энэ эмчэд очих нэг хичээлийн эмчтэй болж байгаа яриаг харъя. Ингээд харилцан ярианых нь хэсэг байна тийм ээ. За эмч, médecin, patient, өвчтөн. За энэ чи médecin гэсэн мөртлөө энэ чи доктор гэсэн байна тий. Энэ болохоор эмч гэдэг яг мэргэжлийн нэр нь болохоор энэ médecin. За доктор гэхэрэн хүндэтгсэн байдлаар яг юм харилцаандаа болохоор ингэж ярьдаг. Жишээ нь mon docteur me dit mon médecin me dit гэх юм бол хоёулаа л адилхан миний эмч тэгж хэлсэн, ингэж хэлсэн гэж хэлж болно. Тэгээ өөртөө нэг харилцаад эмчээ гэдэг ингээ гоё хүндэтгэлтэй хандахтай энэ доктор гэдгийг нь илүү ашиглах нь байна л та. Тэгэхээр хүн хоорондын харилцаанд доктор гэдэг ажил мэргэжлийн тухай ярьж байгаа бол médecin гэж хэлж болно гэж баг ойлгож болно дөө. За одоо эхлээд үг хэллэгийг хэлээдгүй. За эхнийг бол ойлгомжтой. Bonjour, сайн байна уу? Qu'est-ce qui ne va pas? За энийг анзаараа qu'est-ce que гэвэл юу? Qu'est-ce qui гэх юм бол хэн? Одоо эн чи qu'est-ce qui ne va pas гэхээр хэн явахгүй байгаа юм гэж ойлгож болохгүй тий. Qu'est-ce qui ne va pas гэх юм бол яг юу болчиход байна? Ягаад байна? За юу нь болохгүй байна гэхэд ингэж асууж шүү. За bonjour docteur, j'ai de la fièvre depuis 2 jours. Би халуураад 2 хонлоо гэж юм тий. За j'ai mal à la tête, толгой өвдөд байна, багахан ханиалгаад байна, je tousse. J'ai le nez qui coule. За нус гоожоод байна. За нус гэдэг үг өөрөө угаасаа байдаг. Гэхдээ тэрийг одоо янз бүрийн ер нь ялгадсыг ингэж илэрхийлэхээр жоохон тийм таатай дүрслэл төрдөггүй учраас гэдэг юм уу да нэг жоохон аятайхан нэг цэвэрхэн шиг ярий гэхээр ингэж хамар урсаад ийн гэж байгаа юм шиг хэлж байгаа. Зөвөрөөр хэлбэл нөгөө нусгойчод байна гэсэн. J'ai le nez. За миний хамар qui coule гэхээр одоо урсаад байна, гоожоод байна гэсэн үг. За дараа нь je suis fatigué. Ядраад байна. Je ne dors pas bien. Би сайн унтахгүй байна. D'accord. За энэ дөр d'accord гэдэг одоо бол шууд ингэж хараад зөвшөөрч байна, санал нийлж байна гэж хэлэх нь бол гэдгээр ойлгож болохгүй тийм ээ. Энэ нь бол d'accord гэхээр за гэсэн. За. Vous avez votre carte vitale? Таны эрүүл мэндийн даатгалын карт байна уу? Oui, la voici. Энэ байна. За энэ carte vitale гэдэг нь эм хүйсний үг учраас эн чинь la voici гэж энэ хэрвээ энэ чинь эр хүйсний үг байсан бол le voici гэж хэлнэ гэсэн үг тийм ээ. За, merci. Vous avez fait un test Covid? Та ковидын тест хийсэн үү? Oui, c'est négatif. Хийсэн, сүрэг гарсан. C'est négatif гэдэг нь сүрэг. За зарим тохиолдолд энийг зөвхөн өвчтнөөс биш энэ негатив гэдэг үгийг энэ ч одоо сүрэг гэсэн үг байна тий. Тэгэхээр үгүйсгэж байна гэсэн үг. Одоо бид нар өөр тохиолдолд юунд ашиглах вэ гэвэл одоо ямар нэг асуултанд бороорж байна уу? Тэгэх юм бол шууд негатив гэх юм бол ороогүй юм байна гэж ойлгох нь байна. Affirmatif гэх юм бол орж байгаа юм байна гэх мэтчлэн. Тэгэхээр негатив гэдгийг зөвхөн энэ ковидын тест сүрэг гарсан дээр л хэлээд байна гэсэн үг бас биш байх нь шүү тий. Эсэргүүцсэн сүрэг утгатай тохиолдолд ингэж хэлэх нь байна тий. Тэгж яривал бүр хэн нэг хүнийг ч гэсэн одоо сүргийн нэрхтэй гэж одоо ярьдаг да. Тэгэх юм бол негатив гэдэг нэг сонин сүргэр нэрхтэй онцгүй хүн гэхэд quelqu'un de négatif гэж бас хэлдэг шүү. За дараа нь très bien. За сайн байна. Болжээ. Asseyez-vous суугаарай. Би таныг үзье. Examiner гэдэг нь одоо шалгах гэсэн үг тий. За soulever votre chemise. За эмчэд үзүүлэхээр бид нар яадаг вэ? Хувцас ингээд сөхөө чагнуулж бариулна тий. За энэ soulever гэдэг нь ямар нэг юмыг сөхөх гэсэн үг.
За respirez fort. Хүчтэй амьсгалаарай. Дахиад нэг. Сайн байна. Эсвэл болж байна. Амаа ангайда. За эсвэл амаа гэхгүй шууд ангайда гэж хэлж болно тий. Амаа нэ гэсэн үг тий. За dites хэлээрээ За нөгөө өвчтөн маань гэлээ. За bien. За ce n'est pas grave. Ноцтой юм алгаа. Жаахан л үрвссэн байна. Infection гэдэг нь үрвсэл. Une petite infection. Жаахан үрвсчээ. Vous avez une toux sèche ou grasse? За энэ sèche гэдэг une toux гэдэг нь өөрөө энэ дээдлийн tousser гэдэг энэ үнсэн тий. Je tousse гэдэг нь би ханиалгаад байна. Гэтэл энэ нэр үг нь болохоор une toux гинэ. За une toux гэдэг нь ханиалга. Сэш гэхээр хуурай ханиалгах, хий ханиалгах. Аль эсвэл цэртэй гэх юм бол энэ грасс гэж. Уулнууд бид нарын мэддэг энэ грасс гэдэг чинь одоо тарганцдаглан тэр гэсэн утгатай шүү дээ тий. Ийм өөх тостой тэр гэсэн үг. Гэтэл энэ ханиалгатай хамт une toux grasse гэхэрэн ийм цэртэй ханиалгыг хэлж байгаа юм. За одоо өвчин зовлонны шинж тэмдэг дээр илэрхээр одоо илэрхийлж байгаа үг хэлгэн дээр нэг тийм юу яахгүй сэжиглээд папу гэхгүй л үү дээ тийм ээ. За тэгээд цэртэй ханиалга гэвэл une toux grasse гэх юм. За тэгэхээр хариулт нь болохоор sèche гинэ. Хий ханиалгаад байна. Sèche. За vous avez mal aux oreilles? Таны юу өвдөж байна уу? Чих өвдөж байна уу? Non, үгүй, mais ça gratte un peu. Жахан загтнаад байгаа гинэ. Энэ gratter гэдэг нь болохоор загтнах гэсэн үг. Маажих малтах тэр гэсэн утгатай үг бас мөн шүү энэ. За vous avez des vertiges? Та ингээд толгой нэргэж байна уу? За ер нь энэ хараа vertige гэдэг нь болохоор өндрөөс айдаг тэр хүмүүст vertigineux тэр гэх юм бол их юм толгой эргэмээр юм хөл алтмаар тэр гэсэн утгатай байдаг байхгүй юу? Энийг ер нь бол өндрөөс шалтгаалж гарах тийм үр дагавартай холбоотой үгэнд vertigineux гэж байна. За тэр нөө хөл алдам гэдгийг манай монголчууд бол яг нөө усанд далай нуур оронд хэргэлдэг тий. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд доошоо харахаар хий хоосон байгаа тохиолдолд тийм өндрийг хэлж байгаа шүү. Би сая хөл алдаад гэдэг нэг илүү хэлчихлээ. За vertige гэж байна. За тэгсэн чинь толгой эргэж байна уу? Тийм ээ жаахан. Je prends votre tension. За даралтыг нь үзье. C'est bon. Боллоо. Таны жин хэдвэ? 65 хэлээ. Би метр 65-ын өндөртэй. Mesurer гэдэг нь болохоор хэмжих тэр гэсэн үг байна. За одоо je mesure гэдэг нь миний өндөр метр 65. Vous avez souvent mal à la tête? Таны толгой уу өвддөг? Non, presque jamais. Ёстой үгүй, бараг л үгүй дээ. Presque гэдэг чинь бараг гэсэн үг, jamais гэдэг чинь хизээч үгүй гэсэн үг тийм ээ. D'accord. Ойлголоо. Je vous donne une lettre pour un spécialiste ORL. Ойлголоо. Би танд ORL-ийн мэргэжилтэнд захиа бичиж өгье. За энд бичих гэдэг үг нь бол байхгүй байна л да. Гэхдээ би танд нөгөө энэ ORL гэдэг нь одоо энэ доор харагдаж байгаа бүтнээрээ бол энэ хараа otorhinolaryngologue. Энэ болохоор энэ ото гэдэг нь болохоор чихтэй холбоотой. Rhino гэдэг нь болохоор нэг хамар нармайтай холбоотой. Тэгээд laryngo гэхээр нэг энэ larynx буюу юутай хоолойтой холбоотой. Тэгэхээр чих хамар хоолойн эмчийг товчлоод ORL гэждэг. Энэ урт үгийг ингэж хизээж бүтнээр нь ингээ хэлээ байж идэггүй гэсэн үг шүү ер нь. За ORL. За тэгэхээр чих хамар хоолойн эмчийг захиа хийж өгье. Il va vérifier vos oreilles. Тэр таны чихийг шалгана юу юм үзнэ.
Энэ verify би сая шалгах гэсэн те. Тэгэхээр энэ шалгах гэдэг нь эмчтэр бол шалгана гэхээс илүү эмчийн үзлэг хийхийг verify яг нягтлж үзхийг хэлж байгаа те. Хэрвээ зүгээр хаалгаан цоожлсон үгүйгээ сайн шалгаарай гэх юм л verify гэж бас хэлж болно тийм ээ. За, je vous donne aussi une ordonnance pour du Doliprane гинэ. За, Францад бол одоо Doliprane бол юмны төрөнд л хэрэгжилж байдаг юм өвчин намдагч парацетамол төрлийн юм байдаг те парацетамол. За тэгэхээр Doliprane худалдаж авахд бичиг бас өгье танд. За. Faites aussi des gargarismes avec du bicarbonate. За энэ их сонирхолтой бид нарын хийдэг л үйлдэл байгаа шүү. За faites aussi гэдэг нь бас тэгээрээ ингээрээ гэсэн үг байна. Хийгээрээ. Энэ gargarisme гэдэг нь болохоор хоолой зайлах. Бид нар янз бүрийн давстасаар хоолойгоо зайлаад гэдэж гаад нэг гэдэг дээ. Тэр чинь энэ gargarisme гэсэн үг шүү. За тэгээ юугаар зайлах гэсэн чинь сод гинэ. Содтой усаар хоолойгоо зайлаарэ гэхэд ингэж хэлэх нь байна. Rien de grave ноцтой юм алгаа. Та битээ санаа зовоорой. Баярлалаа эмчээ. Би танд хэдийг төлөх вэ? Combien je vous dois? Энэ dois гэдэг чинь нөгөө devoir гэдэг тэгэх ёстой ингэх ёстой гэсэн үг маань ингэж хувирсан байна. Тэгээд combien je vous dois гэхээр би танд хэдийг төлөх ёстой вэ гэж ойлгох ёстой гэсэн үг шүү. Яг энэ дотроо төлөх гэдэг үг нь байхгүй байгаа. Тэгсэн ч гэсэн үүн асууж тохиолдолд энэ ингэж хэлнэ. 8 евро. Je paye en espèces. За би бэлнээр төлөё. Voici 10 euros. За 10 евро. Баярлалаа. За таны хариулт. Voici votre monnaie. 2 евро. Bonne journée. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Bonne journée docteur. Au revoir. Au revoir. За энэ чи яг соёл судлалын хичээл дээр 30 евро гэсэн мөртлөө энэ чи төлөхдөө 8 евро болчихлоо тий. Яагаад вэ гэхээр нөгөө даатгалаас энэ хамгийн ихэнд энэ хүн чинь за та юугаа өгдөө carte vitale өгөөрэй гэдгсэн тий. Тэгэхээр энэ би carte vitale өгөхөөр энэ автоматар нөгөө эмчийн маань одоо данс тооцоотой нь холбогдчихж байна л гэсэн үг л дээ тий. Тэгээд даатгалаас нь миний төлбөрийг хөнгөвчлөөд миний өөрийн минь төлөх ёстой нь 8 евро болдож байна гэсэн үг шүү. Энэ бол яг одоо би өөрийнхөө нөгөө өөрхийн эмч гэдэг юм уу те дааж авсан эмчтэй төлдөг төлбөр болж таарад байгаа байхгүй юу? За одоо би ямар ч тайлбаргүйгээр зөвхөн энэ prononciation буюу дуудлагыг хэлье. Bonjour. Qu'est-ce qui ne va pas? Bonjour docteur. J'ai de la fièvre depuis 2 jours. J'ai mal à la tête. Je tousse un peu. J'ai le nez qui coule. Je suis fatiguée. Je ne dors pas bien. D'accord. Vous avez votre carte vitale? Oui, la voici. Merci. Vous avez fait un test Covid? Oui, c'est négatif. Très bien. Asseyez-vous. Je vais vous examiner. Soulevez votre chemise. Respirez fort. Encore une fois. Très bien. Ouvrez la bouche. Dites ah. Ah. Bien. Ce n'est pas grave. C'est une petite infection. Vous avez une toux sèche ou grasse? Sèche. Vous avez mal aux oreilles? Non, mais ça gratte un peu. Vous avez des vertiges? Oui, un peu. Je prends votre tension. C'est bon. Votre poids? 65 kilos. Je mesure 1,65 m. Vous avez souvent mal à la tête? Non, presque jamais. D'accord. Je vous donne une lettre pour un spécialiste ORL. Il va vérifier vos oreilles. Je vous donne aussi une ordonnance pour du Doliprane. Faites aussi des gargarismes avec du bicarbonate. Rien de grave. Ne vous inquiétez pas. Merci docteur. Combien je vous dois? 8 euros. Je paye en espèces. Voici 10 euros. Merci. Voici votre monnaie, 2 euros. Bonne journée.
Bonne journée, docteur. Au revoir. Au revoir. За ингээ болоо. За яг ингээд ерөөхдөө ингээ харах юм бол одоо завсрынхан дэр жижиг сажиг яриа гэж алга байна л та тий. Шууд л одоо амар байна уу хаа намайг бодоорой гэдэг шиг л ажилд орцсон маань. Яг та дажгүй comment allez-vous тэр гэсэн тиймэрхүү жижиг сажиг яриануудын завсраар мэдээж нэмэгдэж болно тий. За хүүхдийн яриа ээж хүүхэд хоёрын хооронд ярьж байгаа яриа нь ээжээ энэ enfant tan гэдэг нь хүүхдийн гэсэн үг тий. За maman j'ai bobo au ventre. Bobo гэдэг нь ёё гэсэн үг манайхаар бол гэдэс ёё ингээд байна. Oh mon chéri, t'as mangé trop de bonbons? Oh миний хүү чи их тэрхийг ч хэрэгдчихсэн юм уу? Oui, mon bidou, il fait oui. Bidou гэдэг нь минь гэдэс гэдгийг хүүхдийн хэллэгээр ингэж хэлж байгаа. Bidou. Il fait oui. Энд ч өстой жинхнээсээ нөгөө ёё ингээд байна. Ёё өвтгөөд байна гэж хэлэхэд faire oui гэх юм бол энэ ерөөсөө хүүхдийн их шүү. Хүүхдийн яриа. За дараагийн хүүхд их гинэ бас. Охин автаа ярьж юм байна. Papa, je suis trop fatiguée. Tu veux faire un petit dodo? Oui, j'ai pas dormi, j'ai fait que tousser. За одоо энэ дэр ава би ядраад байна. Жаахан унтах юм уу? Гинэ. За faire un petit dodo. Dodo гэдэг нь болохоор унтах гэсэн үг. За тэгсэн чинь харин тийм ээ би ерөөсөн j'ai pas dormi. Энэ уул нь je n'ai pas dormi гэхтэй тий. Ингээд ингээ хар ярианда ч юм уу ингээ шууд нөөгөө хаяа явчихдаг тий. J'ai pas dormi би унтаагүй. J'ai fait que tousser. Би ханиасаар байгаа таарсан гэсэн үг байна. J'ai fait que tousser. Одоо энэ ханиах гэдэг нь tousser гэдэг үйл үгийнх нь оронд өөр дурын үйл үгийг хийлээд j'ai fait que manger. Эцсээр байгаа таарсан. Идэхээс өөрийг хийгээгүй гэсэн үг шүү. J'ai fait que pleurer. Уйлахаас өөрийг хийгээгүй. J'ai fait que dormir. Унтахаас өөрийг хийгээгүй. Унтахыг л хийсэн гэсэн үг байна. За familier болохоор mami a mal partout. Эмээгийн би хаасаг өвдөд байна гэнэ. Aïe aïe aïe, j'ai mal partout ce matin. Où tu as mal, mamie? Dans le dos et mes genoux font crac crac. За ёё. Хас өнөөгдөж тагаа хамаг би өвдөд байна. Эмээ хаан ч өвдөд байгаа юм. Үү гэдэг нь хаана гэсэн үг те. Dans le dos нурууч өвдөгнүүд ч бас ингээд шажигнаад байна. За нөгөө шажигнах эсвэл дугардаг та. Тэр шажигнахыг энэ крак гэд юм аваад дуурайх үг гэж байдаг тий. Одоо манайхны так гэд байна гэж хатай адилхан. За дараа нь un vilain microbe гинэ. Өөдгөө мө микроб гинэ. За vilain гэдэг нь болохоор өөдгөө муухай тэр гэсэн утгатай үг шүү. За дараа нь je me sens patraque aujourd'hui. Oh non. T'as attrapé un vilain microbe, je crois. J'ai chaud, j'ai la tête qui tourne. За өнөөдөр би стонцгүй байна. Je me sens patraque гинэ. Patraque гэдэг нь болохоор тэр нөгөө хэвийн тэр гэсэн утгатай үг байна. За тэгснэ чи ягаа вэ? Нэг лөөдгөө юу ячиж тээ. Нөгөө микроб. Нэг муу микроб авчтээ. Тэр гэсэн утгатай. За тэгэхээр je crois гэсэн бололтой. Халууцаад байна, бас толгой эргээд байна. Энийг хэлэхдээ patraque гэдэг нь pas en forme гэсэн үг. За хүүхдийн ярианд орсон чи fillette fatiguée. Цонхон ядарчээ гин. Papa, je suis fatiguée. Tu as bien dormi cette nuit?
Non, j'ai toussé toute la nuit. За одоо энэ дээр энтэй адилхан байна те. J'ai fait que tousser. Ханиасаар байгаа таарсан гэдг нь арай их тайхнаар хэлсэн байна чи. Non, j'ai toussé би шөнжөнгөө ханиасан гэнэ. За familier гэнэ. Mamie est raide. Raide гэдэг нь одоо юм нугарахгүй, хугарахгүй юм шулуухан байгаа юм хэлж байгаа байхгүй юм. За тэгсэн чинь aimer гэм би хөшинг байна гинэ. Je suis toute raide ce matin. Өнөө өглөөс хамаг би хөшчихжээ. Tu as mal quelque part? Хаана газар ч өвдөж гин үү? Oui, au dos et au genou. Тийм ээ. Нуруу болон өвдөг. За тэг ингээд хөшин хүн чинь яадаг вүлээ хөдлөхөд айгу төвхтэй байгаа тэрийг raide гэдгээр хэлсэн байх шүү. За courant гэдэгт нь je me sens pas bien. Je me sens pas bien гэдэг нь болохоор энэ je me sens patraque гэдгийн синоним ажил тустай утгатай байх нь байна. Өнөөдөр би жоох онцгүй байна. Tu as de la fièvre? Халуураад байна уу? Тийм ээ 38.5 тай байна гинэ. За одоо би дуудлагын тайлбаргүй зөвхөн дуудлагын шат үгүй. Enfant avec sa maman. Maman, j'ai bobo au ventre. Oh mon chéri, tu as mangé trop de bonbons? Oui, mon bidou, il fait ouille. Fillette avec son papa. Papa, je suis trop fatiguée. Tu veux faire un petit dodo? Oui, j'ai pas dormi, j'ai fait que tousser. Mamie a mal partout. Aïe, aïe, aïe. J'ai mal partout ce matin. Où tu as mal, mamie? Dans le dos et mes genoux font crac-crac. Un vilain microbe. Je me sens patraque aujourd'hui. Oh non. T'as attrapé un vilain microbe? Je crois. J'ai chaud, j'ai la tête qui tourne. Fillette fatiguée. Papa, je suis fatiguée. Tu as bien dormi cette nuit? Non, j'ai toussé toute la nuit. Mamie est raide. Je suis toute raide ce matin. Tu as mal quelque part? Oui, au dos et aux genoux. Je ne me sens pas bien. Je ne me sens pas bien aujourd'hui. Tu as de la fièvre? Oui, j'ai 38,5.